хүн хүнийг анхаарал ердөө 5-7 секундын дотор тухайн хүний тухайд үнэлтийг гаргачихдаг. Энэ анхны сэтгэлийг аятайхан байхын тулд аятайхан давахын тулд бид нэр ингээд харилцаж байгаа хүнийхээ 3 үе шаттай шүүлтүрээр ардаг гэж байгаа байхгүй. За нэгдүгээр шүүлтүр нь юу юм гэхээр энэ хүн бидний найзууд байсан уу гэж хүн мэдхийг хүсдэг. Тэгээд нөгөө ил ухамсараараа биш ч гэсэн даалд ухамсараараа хүн гараа даалд хийсэн гараа нуусан хүнийг айдсын төв гэх юм уу тэр нь ингээ аюултай хүн байх магадaltaй гэж үзээд шууд нөгөө дайсан гэж үзэх гээд идэг сул талтай байдаг. Тэгээд нөгөө TEDx Center гээд ихтгэл байдаг штэ. Тэр ихтгэл донд хамгийн амжилттай олон хүмүүсээр нэгэн талалга ташуулсан ихтгэлүүдийг харахад дандаа тухайн хүн гараа ил гаргаж гараа ямар нэгэн байдлаар хөдөлгөөж ингэж ихтгэлээ тавьсан байдаг. Гараа ардаа үүрсэн ч юм уу эсвэл кармандаа хийсэн хүмүүст хүрч чаддгүй гэж байгаа байхгүй. За тэгэхээр нэгдүгээрт гараа ил байлгах нь ингэжээж бид нар найз гэдэг сэтгэлийг тухайн хүний даалд хумсарт 7 секундын дотор амжиж өгдөг байна. Хоёрдугаар үе шат нь тухайн хүнийгээ бид ялагч уу, ялагдагч уу гэж мэдхийг хүсдэг гэж байгаа.